өнцөө үзэгдсэн албан тушаалтны асуудлыг авч хэлцэх ёстой. Тэр энэ 7 хоногт хэлцэх асуудлын жагсаалтанд бол энэ асуудал ороогүй байна. Хоёрдугаарт нь бол бас нэг одоо хугацаатай асуудал байгаа. Тэр нь бол ерөнхийлөгчийн тавьсан хориг байгаа. Энэ асуудал бас хэлцэх асуудлын жагсаалтанд ороогүй. Тэгээ энэ хоёр асуудлыг одоо хэлцэх яаралтай хэцэх шаардлагатай гэдэг ийм одоо зүйлийг манай бүлэг дээр бас яригдсан байна. Ороо бүсгэл дараалал оруулсан бэ? Өнгөрсөн дараагийн хуралдсан биз дээ тий? Дараагийн зэрэг зөвлөл бүтэнсээ өдөр онлайнаар хуралдаж асуудлаа шийдсэн байна. Ерөнхийдөө зүгээр буцааж татсан зүйл байна. Энэ нэгэнт одоо өргөн барьсан тохиолдолд заавал их хурлаар байнгын ороо болон хоёр байнгын ороо болон их хурлын чуулганаар хэлцэх ёстой. Гэхдээ хэлцүүлгийн аль шатанд татах боломжтой. Тэгэхээр байнгын ороон дээр асуудлаа шийдэх боломжтой. Ер нь бол ерөнхийлөгчийн хориг бол хоёр одоо зүйлийн шийдвэр гарах байх. Нэгдүгээрх нь бол ерөнхийлөгчийн хоригоо өөрсдөө татах байх. Альсвал одоо хууль зүйн байнгын ороон дээр нэгэнт одоо үндсэн хуулийн зэцээр энэ одоо асуудлыг шийдвэрсэн учраас хэлцэх шаардлагагүй гэдэг шууд алах зогсож магадгүй. Тэр бол байнгын орны дараагаас асуух хэрэгтэй. Улсын хурлын даргаыг бол бүлгээс одоо санал болгох юм хуультай. Тэгтэл одоо бүлэгчийн өөрөө бүлгийнхаа дарга дээр эцсийн байдлаар эрх баригч нам чинь өөрөө бүлгийнхаа даргаыг эцсийн байдлаар тохирч чадаагүй. Та бол өнгөрсөн баасан гарагт та даваа гарагт ярилцаад олонхоороо шийдээд нэрээ оруулаад тэгээ эндрээс би дуудаад өгөө гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ улсын хурлын даргын томилгоо ч бас ингээд гацчихж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд бас бид нар яг энэ зовлон эдэлж явсан. Тэгэхээр бид нарыг бол маш их урт хугацаанд бол хоёр талд бүлэгтэй байлгасан. Бас их хөрөгчдийн тоглолт орж ирсэн тал байгаа. Тэгэхээр бид нар сүүлдээ одоо бүх хүмүүс бүгдээрээ зандан шатар дараад би ямар ч асуудалгүй одоо зөвтгөрөл даргаыг дэмжиж гин гэж хэлжээж нэг юм юугаа манайх бүлэг даргатай болсон шүү дээ. Тийм учраас та нар ч бас тухайн үед бас мэдж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо нэгэн тал одоо яг энэ эвнэгдлээ хангаад ир тийм ээ. Учраа болоод ир гэдэг энэ одоо өнгөрсөн хугацаанд тавьж ирсэн тэр шаардлагыг л би бас яг энэ тавих болно гэдэг хэл. Үндсэн хууль зөрчил албан тушаалтны асуудлыг их хурл урдаар хэлсэн гэж хэлжлээ. Тэгэхээр булган туяа одоо дараагийн асуудлыг хэлцээд зүгээр танилцуулаад өнгөрөх юм гişүүд асуулт асууж өгөх хэлцүүлэг явах юм яг. Тэгэхээр ер нь бол үндсэн хууль зөрчсөн асуудлаар хоёр одоо шийдвэр гарч болно. Нэгдүгээрх нь бол хуралдаан даргалсан тэр үйл явцын дагуу дэд даргаас чөлөөлөх тухай асуудал байж болно. Манай бүлгийн нэлээд олон гишүүд бол хатуу байр суурьтайгаа. Ер нь бол үндсэн хууль зөрчсөн энэ асуудал нь ингээд үндсэн хууль зөрчөөд ингээд ямар ч хариуцлага тооцохгүй байж болохгүй. Тийм учраас гишүүнээс нь эргүүлэн татах тухай асуудлыг манай нэлээд олон гишүүд нэлээд хатуу шаардлага тавьж байгаа. Тэгэхээр гишүүдс нэрвэн татах хэрэг одоо хуулийн процесс тодорхой байх хуульд. Тэгэхээр энэ чинь байнгын ороо чуулганаар ороод гишүүдийн олонхоор шийдвэрлэдэг асуудал. Энэ Ганбаатар гишүүнийг санд оруулж ирлээ шүү дээ. Улсын хурлын гишүүнийг одоо бүрийнхийнхэн 4 жилийн хугацаанд шалгах байх гэдэг агуулгатай. За энийг бол баасан гарагт чуулганаар хэлэлцээд аны бүлэг завсарлага авсан. Өнөөдөр нухацтай хэлсэн гэсэн. Хэлэлцсэн үү? Энийг ер нь энэ саналыг ер нь явуулах ёстой гэж үзэж байгаа байр суурь. Тэгэхээр ер нь бол мэдээж энэ бид нар бол яг энэ ард иргэдийнхээ хүсэл эрмэлзэлтэй бас гишүүд нь адилхан байх хэрэгтэй. Ягаад гэвэл гишүүдтэй иргэдтэйгээ уулздаг хүмүүс бол ийм асуудлыг оруулж ирэхгүй. Тэгэхээр ер нь бол өнөөдрийн бүлгийн хурлаар бол яг энэ асуудлыг бол ихэнх гишүүд бол энэ дээр бол ийм байх ёсгүй гэдэг ийм зүйлийг ярьсан. Тэгэхээр ер нь бол яг гишүүнийхээ өөрийнх нь бүрэн эрхийн асуудал учраас энэ асуудлаа тэгээд одоо хэлцүүлгийн аль шатанд татах тэр зүйлийн дагуу татах зүйтэй гэж ярьсан байгаа. Тэгэхээр ер нь бол Ганбаатар гишүүн бол энэ асуудлыг оруулж ирэхдээ зөвхөн өөрийнхөө тухай асуудал яриаг. Өөрөөр хэлбэл одоо энэ одоо асуудлыг хэрвээ тавих юм бол цэц маргаан үүсгэждэг байхгүй. Цэц маргаан үүсгэж байгаа тохиолдолд одоо жишээ нь Ганбаатар гишүүн ялагдагчаар татагдаад явагдсан тохиолдолд тэрэнд бол хамаарахгүй. Шинээр одоо хэрэг одоо эрүүгийн гэмт хэрэг шийдвэрлэх гишүүнтэй холбоотой асуудал дээр шинээр одоо ялагдагчаар татах ч юм уу тийм ээ гэрчээр оролцоод тэр хүнийг дараагийн шатанд явуулах асуудал нь цэцээр маргаа үүснээр зогсож байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ асуудлыг тодорхой шийдвэрлэж
явах хэрэгтэй гэдэг ийм л зүйлийг хэлсэн. Тэгэхээр ер нь бол Монгол Ардын нам бол хууль зүйн мянган даргуул нэг зүйл бас алдаатай хийсэн. Өөрөөр хэлбэл яг энэ цэцэд хүсэлт гарах энэ асуудлыг нэгэн тухай хуулиар 88 дугаар зүйлээр зөвхөн байнгаараа шийдвэрлэл явуулах хэрэгтэй байхгүй. Гэтэл асуудлаас зугцсан тэд нар биш тийм ээ. Энийг одоо хурал руу оруулж, чуулганд оруулж байгаа нь буруу. Танай бүлгийн гишүүд одоо болгон туяа гишүүнийг эргүүлэн татах одоо саналыг их хурлд оруулах гэж ойлгож байна. Дэмжиж байгаа. Тэгээд дэмжиж байгаа. Нэлээд олон гишүүд тийм саналтай байна.